Юу яцгаанда өнөөдөр та бүхэнд Одиссей киноны хэрхэн бүтсэн кино бүтгийн тулд ард юу болсон тухай ярихаар шийдлээ. Хэрвээ та киноны үйл явдлыг ярих гэж байна гэж бодож байгаа бол түр алгасаарай. 2026 оны 7 сарын 17-нд дэлхийд даяар нээлттэй хийсэн Одиссей киноны найруулагч Кристофер Нолан, за мөн түүний эхнэр продюсер Эмма Томпсонгийн хамтаар өөрсдийн хамтран эзэмшдэг Syncope Production компаниараа дамжуулаад за тэгээ мэдээч хэрэг хөрөнгө татахын тулд Universal Pictures Studio-тэй хамтран хийсэн кино байлаа. Энэ бол кино урлагийн дүгнэлт ер нь хамгийн амбицтай төслүүдийн нэг болж байгаамаа. Киноны төсөв бол 250 сая $2 байсан. Гэсэн ч энийг аль хэдийн олцсон одоогийн байдлаар бол 700 сая руу төгөж явна. Уг хөтөл бол одоо 7 удаагийн Оскарын шагнал хүртсэн 2022 онд хийж байсан Oppenheimer киноны дараа гарч буй Ноланы шинэ бүтээл гэсэн үг. Киноны түүхэн их сурвалж нь эртний Грекийн яруу найрагч Хомерын зохиосон Одиссей туйлс бөгөөд Тройны дайн дуусны дараа Итакийн хаан Одиссей олон жилийн турш аюул ослоор дүүрэн аяллаар дамжин эх орондоо буцан ирж буй түүхийг өгүүлдэг. Гэвч Нолан эртний донгийг дэлгэцэн шууд утгаар нь буулгахыг зорьсонгүй. 2024 оны 3 сараас 10 сарыг хүртэх хугацаанд кино зохиолын боловсруулалтын явц явагдажээ. Найруулагч маань Одиссей туйлсын олон янзын хэлбэрээр гаргасан орчуулгыг гүнзгий судалсан байна. Алдарт найруулагч Андрей Тарковскийн 1966 онд хийжсэн Андрей Рубле гэдэг бүтээл. За мөн 1985 онд гарч ирсэн Акира Куросавагийн Ран хэмээх зэрэг түүхэн сэдвт санаа, инспирэшн авсан байгаа. За дээрэс нь тусгай эффектийн алдарт мастер гэж яригддаг Рэй Харрихаусны бүтээлүүдээс вижюал болон сэтгэлгээний хувьд нэлээх урам зориг авч хийсэн байгаамаа. Ингэж найруулагч маань грек домог зүг хайлуулах бодит амьдралд ойрхон байдлаар дэлгэцэнд буулгах шийдвэрийг гаргасан байдаг. Уг бүтээл маань 173 минут орчим буюу бараг 3 цаг үргэлжлэх монументал туйлс бүтээл болжээ. Уг кино маань зураг авалтын сүүл үеийн дэвшлэлт технологи CGI буюу компьютер график ашиглахаас татгалзаж байгалийн орчинд тухайн газар орон нутагт зураг авахыг илүүдсэн бөгөөд сонгодог зохиолыг ч гэсэн мөн адил шинжилэн боловсруулсан байна. Одиссей киноны нэг гол онцлог нь техникийн шийдэлд орж байгаамаа. Энэ нь кино урлагийн түүхэнд анх удаа бүтээл IMAX 15 цолбортой 70 мм хайлс ашигласан. Өөрөөр хэлбэл ердийн 35 мм хайлснаас хэд дахин илүү өндөр наривчлалтай гэсэн үг. Ер нь бол IMAX камерыг та бүхэн том дэлгэцэн зориулагдсан тусгай хайсны камер гэдээ ойлгож байгаа. Тийм учраас энгийн дэлгэцээр үзэхэд харамсалтай шүү Одиссейг. Найруулагч Нолан IMAX форматтай 1986 оноос танилцсан түүхтэй бөгөөд тухайн үед 16 настай байсан ирээдүйн найруулагч маань Чикаго хотын шинжлэх ухааны аж үйлдвэрийн музейд IMAX форматаар баримтат кино анх удаа үзжээ. Тэрнээс хойш тэрээр 2008 оны Dark Knight киноноос эхлэн энэ технологиг өөрийн бүтээлүүдэд айжмаар нэвтрүүлж багуугаар ашиглаж ирсэн байгаа. Ганц асуудал нь энэ камер маань маш их дуу чимээтэй байсан тул зөвхөн дуугүй хэсэг буюу тулааны хэсгүүдэд ашиглаж харилцан ярианы хэсэг дээр өөр камер л ашигладаг байсан байгаа. За Одиссей кино бол Ноланы IMAX-аар хийж эхэлсэн түүхтэй холбоотой байгаамаа. Тэгэхээр бүгдээрээ он цагийг ухраад 2017 онд очив. Тэрээр уг онд Dunkirk кино хийж ирсэн билээ. Тус кино бол одоо Нолан найруулагчийн хувьд бодит түүхэн үйл явдал буюу Францын Dunkirk тосгоны иргэдээр Английн 400 орчим мянган зэрэг дайсанд бүслэгдэн аврагдах хэсгээ мэдэхгүй байсан явдлын тухай өгүүлдэг бүтээл байсан байгаа. Тухайн цаг үед найруулагч үзэгчдийг үйл явдлыг гаднаас нь ажиглах бус харин цаг хугацааны дарамтыг өөрсдөө мэдэрч оролцож болохыг хүссэн бөгөөд энэ зорилготой хүрэхийн тулд IMAX форматад ихийг найдсан байна. Тэрээр нэгэн ярьцлаганд ингэж хэлсэн байдаг л да. IMAX формат нь хайсыг зураг авалтын нэгтгэлийн хувьд одоо хүртэл зохион бүтээгдсэн хамгийн дэвшилтэт формат хэмээн тодорхойлж харах мэдрэмжийг дижитал дүрснээс илүү хүний нүдний жинхэнэ хараатай дүүцүүлж чаддгаараа онцолж байсан байна. Dunkirk кинонд нийтдээ зураг авалтын 70% IMAX камер буюу IMAX хайсаар бичиж харин дуу өчг шаардлагатай буюу харилцан ярианы ихэнх хэсгийг арай нам дуу чимээтэй Panavision 65 мм камераар авсан бөгөөд шалтгаан нь тухайн үед IMAX камераас гарч байгаа чимээ нь маш их байсан учраас ингэж хувааж хийсэн байна. Киноны шүүмжлэгчдийн үзэж байгаагаар Dunkirk бол том форматаар юу хийж болохыг баталсан цэг байсан бол харин найруулагчийн Одиссей бүтээл бол 10 жил үргэлжилсэн энэ форматаар бүтээлээ төрөвж байгаа хүний хувьд бол оргил үе байгаамаа гэж тэмдэглэсэн байлээ. Одиссей кино хийхин тулд Нолан ерөнхий зураглаач Хойтован Хойтома дээр нь IMAX технологийн санаачлагч Дэвид Кеглинаар одоо хоорондоо ярилцаж байгаад тэртээ 2017 онд хийж байсан Dunkirk киногт үлдсэн сүүлчийн бэрхшээлийг эцэст нь шийдвэрлэх шаардлагатай болсон байна. Тэдний хамтын хүчин чармаалтын үр дүнд илүү хөнгөн камерууд, мөн камерын чимээг тусгаарлах дараагийн үеийн систем буюу дуу чимээг дарах тусгай бүрхүүл буюу блимпинг системийг бүтээсэн байна. Ингэснээр жүжигчдийн ярианы дуу камерын чимээн дарагдуулгүй шууд бичих боломж бүрдэлсэн байна. Ийхүү камерман гадуураа дуу дарсан бүрхүүлтэй болсноор ойролцоогоор нийтдээ 136 кг хүрэх жинтэй болсон тул зураг авалтын баг тусгаалan бэхжүүлж хийсэн камерын зам буюу dolly track-ыг ашиглах шаардлагатай болсон. Өмнө нь бол энгийнийг харилдаг байсан байх шүү дээ. За камер ийм хүнд байсан ч гэсэн ерөнхий зураглаач Хойтован Хойтомаа зарим тохиолдолд
камерыг өөрөө гараараа өргөн зөөж зураг авалтыг хийж байсан байна. Мөн IMAX хайсны нэг гин ширхэг дамбар нь ердөө ойролцоогоор 2 минут 30 секундын дуршил бичдэг тул зураг авалт бүрийг маш нарийн алдаагүй төлөвлөх шаардлагатай байв. Кино багаас ч гэсэн ийм хэмжээний чармаалт гарч байгаа. Хүн болгон анхааралтай байна шүү дээ. За ингэж камерын гадуур хийсэн бүрхүүл маань шин технологийн хувьд асар их логистикийн ажил шаардсан. За бүр нэг жишээ дүрдээ. IMAX кинотеатруудад ашиглах хайсны урт нь ойролцоогоор 18 км буюу 300 кг жинтэй байсан байна. Тийм учраас кинотеатрууд руу хэсэгчлэн тээвэрлэх шаардлагатай болжээ. Боддоор хайсаар гаргадаг кинотеатрууд гэсэн үг шүү дээ. Тийм учраас найруулагчийн хийсэн энэхүү яг жинхэнэ хайсны үйлбэрийг үзэхийн тулд Европ төвдөө ганцхан байдаг IMAX 70 мм-ийн хайсны проектортэй Праг хот руу Европын өнцөг булан бүрийн хотуудаас олон хоногийг туулж үзэхээр хүмүүс очсон байгаа юм. Яг дамартай хайсаар гаргадаг IMAX проектортой кинотеатр нэг байдаг байна. Дижитал хэлбэрийн IMAX нь бас нэг өөр хэлбэр байгаа шүү. Энэ хоёр ялгаатай. Найруулагч Ноланы дижитал технологиос ангид байх зарчим зөвхөн зураг авалтанд хязгаарлагдсангүй. Бүр color grading буюу өнгө засварлахад хүртэл нөлөөсөн байгаа юм. Дижитал өнгө өгөлт бол хайсны дүрсний гүн өнгөний баялагийг бүрэн орлож чадахгүй гэдэгт найруулагч нь бат итгэдэг тул Одиссей киноны эцсийн өнгө шүүлтгийг тохируулахдаа компьютер суурилсан стандарт аргаас татгалзаад уламжлалт фото химийн арга буюу химийн урвалаар шууд хайсан дээр боловсруулдаг уламжлалт арга техникийг өнгө шүүлтүүрэндээ ашигласан байгаа юм. Мөн уухгүй шүү. Найруулагч Нолан маань green screen буюу ногоон дэлгэсний наан зураг авалт хийдэг техникийг бүрэн халсан буюу тийм зүйл ерөөсөө ашиглаагүй байна. Ер нь далаа тэнгистэй киног тусгайлан бэлдсэн павильонд усан сан ашиглаж хийдэг байснаас татгалзаж өргөн удам яг жинхэнэ байгалийн далаа тэнгис зураг авалтыг бодит орчинд хийхийг илүү эрмэлзсэн байна. Ингээд киноны үндсэн зураг авалт бол 2025 оны 2 дугаар сараас 8 сар хүртэл 91 хоног үргэлжилж энэ хоорондоо Итали, Грек, Марокко, Исланд, Шотланд, Малт, Лос Анжелестойгоо Universal Studio-ийн павильон зэрэг дэлхийн маш олон орон хамран явжээ. Мөн дээр нь зураг авалтын талбайд ухаалаг утас ашиглахыг найруулагч маань бүрэн хорьсон байдаг. Яагаад гэвэл найруулагч маань өөрөө ухаалаг утас барьдгүй, дээр нь өөрийн гэсэн мэйл хаягч байдаггүй. Мэдээж эрийг туслахууд нь эдгээр харилцааг нь зохицуулдаг байна л да. Тэрээр мөн гар утастай мэдээж эрийг. Тэгэхээр тэр нь маш дээр үеийн товшруутай утас барьдаг байна. Итали улс. Тэр дундаа Сицили арлууд нь түүний ойролцох жижиг арлууд нь Итака болон Одиссейн тэнүүжилсэн тэнгисийн бүсийг төлөөлж киноны үндсэн баримжааны гол цөм болжээ. Сицилийг сонгосон шалтгаан зөвхөн байгалийн үзэсгэлэнт байдал төдийгүй түүхийн үндсэлтэй холбоотой байгаа юм. Эгээд арлын бүлгийн хамгийн том ард болох Фавиньяг олон судлаачид Хомрын зохиолд гардаг. Мөн Одиссей багийнхантайгаа нэг нүд даврах том циклоп Филиппемтэй таарлахаас өмнө амарч байсан ямаан аралтай адилтгадаг байна. Тэгэхээр дээр дүрцэн арал дээр ойролцоогоор 500-ны бүрэлдэхүүнтэй зураг авалтын баг хэдэн сарын турш арал дээр байрлаж Буэмарина гэдэг болон мөн тухайн арлын өвөрмөц өнгө үзэмжийг илэрхийлдэг топ буюу галтуулын үндсэн чулуулагтай газарт зураг авалтуудыг хийсэн байна. Арлын хамгийн өндөр цэг 15 дугаар зууны үеийн Кастелло ди Санта Катерина буюу Ариун Катерины цайз гэсэн утгатай цайзад Пенелопе хатан Телемакс хүү хоёрын Итакагийн ордонд удирдлагыг булаах гэсэн хуйлдаанчтай сөргөлдөж буй хэсгийн зураг авалтуудыг хийсэн байна. За ингэж Италид зөндөө зураг авалт хийсэн. Үүнээс гадна Шотландын зүүн хэсэгт орших Мортиферт буланд нэлээдэн зураг авалтыг хийсэн байна. За Торрени модон морьтой удирдах хэсгийн зураг авахын тулд кино баг Мароккогийн эртний хан хэрэм тот 8 хаадуудад очижээ. Тэнд барьсан бодит модон морь нь 35 фунт буюу одоо манайхаар бол 11 м орчим өндөр, 3.6-аас 4 тонн орчим жинтэй байсан бөгөөд олон 10 мужаанууд оролцож энэхүү модон морийг бүтээсэн байна. 9-оос 10 тустай хайрцаг задлсан хэлбэрээр ухсраад Марокко руу тээвэрлэн авчирсан байгаа юм. За дээр нь эртний хувцастай хэдэн мянган туслах дүрүүд оролцуулсан ойлгомжтой. Хувцас загвар зохион бүтээгч Элен Мирожник түүний 400 хүний баг кинон зориулан 5300 гаруй хувцсыг уруулсан байна. Тэнгисийн хэсгүүдийг задгадалаа төөх бод тусан онгоцон дээр зураг авалтыг хийсэн байгаамаа. Гол дүрэн жүжигчин Мэтт Дэймоны хийснээр бол жүжигчид жинхэнэ салхи шуурхтай тэмцэх шаардлагатай болсон бөгөөд энэ CGI буюу компьютер график ашиглан дөөрөлгөн бий болгож чадахгүй байгалийн жинхэнэ хүчийг мэдрүүлэн айц төрүүлж байсан гэж ярьцлагадад өртсөн байдаг. За мөн зураг авалтын байршиж гисэн улс төрийн маргааныг дагуулад амтсан. Тодорхойлбол бол олон улсын хэмжээнд эзлэгдсэн нутагт тооцогддог баруун Сахарын маргаантай бүс гэдэг Эд Дахла буюу одоо орчин үеийнхээр Рио де Орыг хотод зураг авалтыг хийсэн. Зарим нэг улс төрийн идэвхтнүүд болон зарим уран бүтээлчдийн зүгээс нэлээд шүүмжлэл өртсөн юм байна. За бүгдээрээ домгийн аимшигт амтан нэг нүдтэй авраг циклоп Филиппемиг зөвхөн компьютер график ашиглан бүтээгээгүй гэдгийг мэдсэн байгаа. Хэрвээ та бүхэн санаж байвал Нолан найруулагчийн Interstellar киноны Tars Roft-ыг дууруулж ирсэн жүжигчин алиалагч Билл Эрвин бүтэн биеийн нүүр хувиргалт өмсөж тухайн циклопын дүрд амьдаар тоглож дуу оруулсан бол бодит хүмүүс буюу жүжигчтэй харилцах том эсгүүд буюу ойролцоогоор 18 м орчим өндөр авраг механик хүүхэлтэйг бодитоор хийж ашигласан байгаа юм. Филиппемийн цэргүүдийг иддэг хэсгийг даавхан киноос харсан бах. Үүнийг бол бодитоор урлаж яг хүний хэмжээтэй 3D-гээр хэвлсэн арга ясан дээр эрзэн цутгаж яг хүнийг бодитоор хийсэн байгаа. Мэдээж хэрэг дотор нь цусны ут байршуулсан байгаа юм. Тэгээд дээр нь жинхэнэ хоёуд дуулгыг арай жоохон жижигрүүлсэн хөлбраар хийгээд хувцалсан байгаа. Тэгэхээр кинон дээр яг хүн идж байгаа хэсэг нь маш бодитоор дүрслэгдэн гарсан.
байсан байгаамаа. Энэ хэсгийн зураг авалтыг Грекийн некторын агууд яг бодит дээр авах төлөвлөгөөтэй байсан ч тухайн газар нь идэвхтэй археологийн малтгатай бүс байсан тул зөвшөөрөл авахд ихээхэн хүндрэл гарсан юм байна. Нолн бол мөнгө хэмнэ гэдгийг мэдхгүй хүн л дээ. За авраг битэл строгончуудын дүрийг компьютер графикаар бас бодитоор хийсэн гэдгийг та бүхэн бас мэдж байгаа бах. Шотланд улсын Cobblestone ойд камерын үнцгийг маш ухаалгаар ашиглан зайны хуурмаг байдлыг үүсгэж энэ том битэн хүмүүсийг авсан байгаа. Зайны хуурмаг байдал гэдэг нь юу гэлж байна гэхээр цаана байгаа хүн болон наана байгаа хүн хоёрын байршлыг зөв байралд авчснаар арай илүү том жижиг харагдуулахыг хэлж байгаа шүү. За дээр нь тухайн авраг битүүдийг илүү том харагдуулахын тулд 7 фут буюу ойролцоогоор 2.1 м орчим өндөр жүжигчдийг за мөн 5 фут буюу 1.5 орчим метр намхан орлон тоглогчтой зэрэгцүүлэн тоглуулсан байна. Ингэснээр өндөр намын харьцаа маш сайн ялгарч контрасттай харагдаж байгаа юм. За харин үхсдийн орон буюу Hades хэсгийн зураг авалт бол үнэхээр гайхалтай болсон байлээ. Энэ зураг авалтыг 6 сард Исландд авсан байгаамаа. Хойд үсгийн Арктик буюу Скандинавын орнууд бол шөнө усан ч гэсэн нар нь буудгүйг та бүхэн бол мэдж байгаа. Тийм учраас Исландд 6 сард нар жаргадгүй тэр нэг өвөрмөс тэнгэрийн үзэгдэлтэй хэсгийг ашигладан үхсдийн орны хэсгийн зураг авалтыг хийжээ. Та бүхэн хэрэг киног үзсэн бол 9 доороос гарч ирдэг сүнснүүдийн дүрийг ямар ч CGI буюу компьютер ашиглалгүй бодитоор хийсэн байгаа. 9 доор орлон тоглогчдыг болж шорон доор чөлөөтэй амьсгалуулахын тулд гуурс болон аюулгүй тусаа хэрэгслэр маш сайн хангаж энэ зураг авалтыг хийсэн байлээ. Зарим нэг буудган зарингууд Одиссей киног үзээд энэ үхсдийн орны хэсгийг бол үнэхэрийн өөрсдийг нь туулж мэдэрсэн зан үйлтэй маш ойролцоо, маш сайн судалгаатай хийсэн байна хэмээн бичсэн байгаа нь харагдаж байсан. Энэ хэсгийн зураг авалт бол үнэхээр л сүрдмээр байсан л да яалтчгүй. Одиссей кино бол 2026 оны хамгийн олон томоохон оддуудыг нэг дур байршуулсан кино болсон. Кристофер Нолан найруулагч дүрүүдээ сонгохдоо маш өргөмж сонголтыг хийсэн буюу зөндөөч бас маргааныг дагуулсан байдаг. Гол дүр буюу жүжигчин Мэтт Дэймон Одиссейн дүрийг бол хүнд ачаа үүрч яваа хүнтэй зүүрлэн тайлбарж ирсэн бөгөөд яг кино зураг авалтын үеэр сэтгэл санааны хувьд асар их ачаал шаардсанаас энэ дүрээ карьерийнхаа хувьд хамгийн сүүлийн том дүр байж магадгүй хэмээн онцлсан байгаа юм. Зарим эсрэг талуулах Антонисийн дүр тоглосон Роберт Паттинсон бол дүрээ бол тийм замбраагүй ирч хүчийг нэмж орчин үеийн тийм жигшүүртэй новшин дүрийг бүтээснээр киноны ерөнхий гунигтай ноцтой өнгө хэсийг эрс эвдэж нэлээд давгүй төсрэлт үзүүлсэн гэж байгаа. Одиссей кино бол жүжигчин Мэтт Дэймоны Нолан найруулагчтай хамтран тоглож буй 3 дахь бүтээл бөгөөд найруулагч хүсэл тавьсны үндсэн дээр жүжигчин маань Одиссейн дүр зориулж жинхэнэ сахлыг ургуулсан байгаа. Нолан найруулагч бол хизээч хиймэл сахал тавихгүй нь ойлгомжтой л дөө. Пенелопегийн дүрд бол та бүхэн мэдж байгаа Хэтвейг тоосон. За тэрээр бол нүүр хувиргалтыг бол маш сайн хийсэн буюу 20 жилд нөхрөө хүлээсэн хүний нүүр царай ямар байх вэ, хөгшрөлт яаж явагдах вэ гэдгийг мекап бол маш сайн гоёор харуулсан санагдажсэн. За хүү харин Телемаксийн дүрд бол бидний мэдих Spider-Man Том Холланд мань тоглосон байгаа. Телемаксийн дүрд тоглохын тулд зураг авалт эхлэхээс өмнө сэлэн бамбаагаар тулдах бэлтгэл эрчимтэй хийсэн байна. Мэдээж яриг Нолан найруулагч маань орлон тоглож ашиглахаас илүүтэйгээр жүжигчдийг өөрсдөө тулааны хэсгүүдийг эхнээс нь дуустал тасралтгүй хийхээр шаардаж шахах нь ойлгомжтой. Ингэж кино илүү бодит мэдрэмжийг төрүүлдэг байна. Домгийн сериенүүдийн хэсгийг та бүхэн санаж байгаа нөгөө нэг чихээ лааны тоцор бүгэлдэг хэсэг биш үү те. Тэн дээр бол дандаа Холливуудын маш томоохон орлон тоглодог туршлагатай эмэгтэй жүжигчдийг тоглуулсан байгаамаа. Киноны вижюал буюу харагдах байдал гайхалтай ч гэсэн киноны үндсэн агуулга илэрхийлэл дээр нь эрдэмтэн судлаачид ялангуяа эртний Грекийн утга зохиол судлаачдын хувьд бол хатуу шүүмжил өгсөн байгаа юм. Хамгийн их шүүмжил өгсөн нь бол Пенсильвани их сургуулийн сонгодог философийн буюу эртний грек латин хэл утга зохиол судлах тэнхимийн ухааны профессор. Дээр нь 2017 онд гарсан Одиссей төлсийн алдартай орчуулгын зохиолч Эмили Уэлсон гэдэг хүн бол нэлээд хатуу гэлж байгаа юм. Тэрээр London Review of Books сэтгүүл дээр шүүмжлэлээ нийтлүүлсэн байгаамаа. Ингэж бичсэн байлээ. Найруулагчийг бол бусд кинотойгоо адилхан арилжааны төрлийн юм хийдэг буюу сүрж авахлантай харагддаг тийм хоосн гадна үзмжийн хослолыг бол маш ихээр ашигласан гэж хэлж байлээ. За ер нь судлаачдын үзэж байгаагаар киноны их зохиолын сэтгэл зүй болон сэтгэл хөдлөл улс төрийн ёс зүй гүн гүнзгий агуулгыг нь алдагдуулаад зогсохгүй кино зохиол нь өөрөө маш сул бичигдсэн. Нэлээд гоё хэлсэн гэсэн шүүмжлүүдийг бол тал талаас өгсөө. Гэсэн ч найруулагч маань эдгээрт бас хөөрхөн хариу хэлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр би ямар баримтат кино хийж байгаа юу гэсэн байгаамаа. Жаргал сайхан ах шиг л хариулж байгаа юм л та. За тэгэхээр судлаачдын хамгийн гол гомдол нь юу вэ гэхээр Одиссейн зан чанарыг үндсээр нь өөрчилсөнд оршино гэж байгаа юм. Хомерын зохиол тэрээр амьд үлдэх чадвартай, авхаал самбаатай, худалж сэтгэл татам, залмигтэй, гайхамшигтай өлөрч бөгөөд үзэгчд түүнд нэгэн зэрэг бахархал, гайхшрал бас эргэлзээ төрүүлдэг байсан. Харин Ноланы найруулгаар хийсэн Мэтт Дэймоны дүрдэн тоглосон энэхүү кино бол Одиссейг хэтэрхий даруухан, барзгар, гин буруугийн мэдрэмжинд дарагдсан цэрэг болж хувиргацсан гэдэг тэгээд байгаа юм. Одиссей бол Троны модон морины залмих тэдгэрийн үр дүнд хот сүрнийг сүрүүлснийхээ төлөө гүнээ ичиж ёс суртахууны хариуцлага хүлээж буй мэт дүрслэгдсэн эртний Грекийн үзэл бодолтой нийцгүй хэмээн судлаачид яриад байгаа юм л та. Учир нь тухайн үед хүмүүс цэргийн эр зөрөг залмих ухаан авхаал самбаа зэрэг нь Грекийн эртний туйлсын баатрын гол
ирмэлзэл алдарч руу төрөх зам гэж үздэг байсан байна. Нолан найрлагч бол эртний домогт орчин үеийн Христийн ёс суртахуун, дайны дараах гэмтлийн стрессийн эмгэг буюу одоо PTSD зэрэг асуудлыг зориудаар тулгаж оруулсан буюу залмигтэй баатар дүрийг дайнд оролцсондоо гэмшдэг ердийн дайны баатар болгон хувиргасан гэж нэлээ их бичээд байгаа юм байна. Кристофер Нолан найруулагчийн хийсэн кино бол их зохиолын хувьд олон чухал нюансыг үгүй болгосон гэж зарим хүмүүс төрдөж байна. За жишээ нь бол их зохиолд далайн тагны Калипсо эрэгтэй бурхтын хоёр нүртэй зан үйлдлийг ууртаагаар феминист өнцгөөс шүүмжилдэг. Харин кинонд бол түүний дүр тоглосон жүжигчин Шарлиз Терон бол гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй Одиссег тайвшруулдаг, үн төлбөргүй сэтгэл зүйчийг дүр болгон хэлбэршүүлсэн гэж одоо бас хүмүүс ярьж байгаа юм байна. За мөн Пенелопегийн дүр буюу жүжигчин Энн Хатвейн тоглосон дүр бол ихээхэн өөрчлөгдсөн гэж ярьж байгаа. Хомерын зохиол тэрээр бол 20 жилийн турш хэцүү нөхцөл таан тусаа удирдсан авахалжтай стратеги эмэгтэй байдаг бол кинон зөвхөн өөрийн гэсэн зорилго залмихгүй итгэхгүй эмэгтэйн дүр буулгаж хэлсэн байлээ. Одиссегийн их Гүнж Навсикай, Хатан хаан Арете зэрэг чухал эмэгтэй дүрүүдийг киноноос бүр мөсөн хассан байна гэж байгаа юм бас зарим хүмүүс. Гэхдээ дээр нь бас ингэж ярьж байна. Нэг нүдтэй аврахтай холбоотой хэсэгт Одиссей бол өөрийгөө хинч биш хэмээн нэрлэж дайснаа мэхэлдэг алдартай залмих нь утга учиргүйгээр кинонд гаргасан байна гэж хэлсэн байгаа юм. Тэгэхээр авраг бит бол ухаангүй мангас буюу түүнийг одоо ухаалгаар мэхлэх шаардлага үгүй болсон байна гэж ярилцж байгаа. За гэх мэтээр бол маш их шүүмжлэлүүд бол энэ тэндгүү дагалдж байгаа. Гэсэн ч хүмүүс үдсээр байна. Ярианы сэдвийг ийм дээш автал нь кино хийж яах гэдэг чинь бас болж байгаа юм шүү. Нийгэм соёлын маргаан бол угаасаа бүх цаг үедл байдаг. Киноны жүжигчдийн бүрэлдэхүүнийг зарласан цагаас хойш Одиссей кино бол соёлын маргаанд зөндөө орж исэн. Грек улсын үзэгчд бол грек гаралтай жүжигчин байхгүйд нь бүр дургуутсан байгаа. Консерватив үзэлтэй кино үзэгчд болохоор өнгө дээрстэй жүжигчин буюу Лупита Ньоньонгийг Спартагийн хатан хаан Эленагийн дүр тоглосондоос бухимдаад байгаа. Ихэвчлэн зохиол дээр бол цагаан арьстай хүнээр дүрсэлдэг л дээ. Зендаяг мэрэгэн ухааны дагн Афинагийн дүрд мөн трансгендер жүжигчин Элиот Фейжийг Синоны дүрд сонгосонд нь буруутгаж woke culture-ыг үзэгчдэд хэтэрхий их тулгаж харуулсан гэсэн шүүмжлэл бол хамгийн ихээр газар авч байгаамаа. Интернет орчинд киноны эсрэг зохион байгуулалтын компани ажлууд бол зөндөө өрнсөн. Киноны трейлерүүд анхаарч эхэлж байхад албаар олон мянган дизлайк цуглуулж эхэлж байсан, мөн диалог харилцан яриаг мим болгон гаргаж байсан. Эдгээр бүгдэд Кристофер Нолан найруулагч өөрөө нэг ач холбогдол өгөөгүй бөгөөд зүгээр л энэ киног хийсэн зорилго нь баримтсэлт материалыг нэг бүрчлэн дагаж хийх бус, харин орчин үеийн үзэгчд буюу бүх нийтэд зориулсан бүтээл хийхийг зорьсон гэж онцолж байсан. Киноны хөгжмийн тухайд бол симфони найрал хөгжмөөс татгалцсан байгаамаа. 3 удаа Оскарын шагнал хүртсэн хөгжмийн зохиолч Людвиг Йорсоны бичсэн хөгжмийн зохиолууд нь Холливуудын түүхэн дэх турист кинонуудын уламжлалаас эрс гацсан нэгэн шийдэл оруулсан байгаа. Энэ нь бол найруулагчийн зааврын дагуу симфони хөгжим ашиглахаас татгалцсан. Яагаад гэвэл эртний грект симфони найрал хөгжим байгаагүй гэдгийг үндслэн ийм шийдвэр гаргасан байгаа. Классик найрал хөгжим ашиглахын оронд хөгжмийн зохиолч маань хатуу, түүхий, барзгар дуу авины орчин бүтээсэн байгаа. Тэрээр өөр хэмжээтэй 35 хүртэлх гонг буюу энэ одоо эртний тийм хос хоолойт лимит маягийн грек эртний хөгжмийн зэвсгүүд юм байна л да. Бас эртний лир хөгжим гэж ярьдаг. Олон үсттэй гараар зөөж болдог эртний хөгжим зэвсгүүдийг хэлж байгаа. Эдгээрийг сэргээн боловсруулж, эдгээрийг ингэж микслэж гүн зохиолттой дуу аюуг хослуулан гаргасан байгаа. Заримдаа киноны дунд тийм хөөми шиг чавиа явж байгаа. Нийтдээ 2 цаг орчим үргэлжлэх 23 хөгжмийн бүтээлээс бүрдсэн саундтрак нь Zeus Lab дэг бүтээлээр эхэлдэг бөгөөд хамгийн аимшигт нь электрон дуу авины ард талд нь царай, флот, дайн, хүм, бурхан, зал гэсэн хурц сэмдэлтэй дуу хоолой сонсогддог. За энэ хоолойг хэн гаргасныг та бүхэн мэдж байгаа хэл та. Бидний таньдаг нэгэн рэпер шүү дээ. Мөн Итака сэдвт саундтрак дээр нь модон үлээвэр хөгжмийн доошоо урууцсан 4 нотоор суурилсан гунигт аялгауг явуулдаг бөгөөд зарим бүтээл дээр нь жихэн дэвгүй сонсогдох электроник тийм Diosens дуу авиаруу шилждэг. За ингээд төгсгөл явдаг хөгжим буюу When I Home одоо аялгуун дээр хөгжмийн зохиолч маань Британий дуучин James Blake, American rapper Travis Scott нартай хамтарсныг та бүхэн мэдж байгаа. Зарим мэргэжлийн шүүмжлэгчд бол энэ саундтракийг үнэхээр гайхалтай хэмээн үнэлж Одиссей дээр дайны дараах стрессийн байдлыг илэрхийлэхэд төгс тохирсон хэмээн дүгнсэн бол хөгжмийн уламжлалт хандлагыг дэмждэг хүмүүс бол энэ бүтээлийг бол хөгжмийн зэвсгээр хийсэн дуу авины дизайн төдий гэж шүүмжилсэн байгаа юм. Ер нь бол Джеймс Хорнейн Трой киноны сүрлэг найрал хөгжмийн сэдвтэй зүйл байхгүй байгаад нь харамсаад л байгаа юм байна л да зарим хүмүүс маань. Одиссей бүтээл маань дэлхийн кино театруудад гайхалтай үр дүн үзүүлж Кристофер Ноланы нэр хүнд арилжааны хүчийг дахин баталсан байгаа. Ингэснээр дараагийн бүтээлүүд нь томоохон студиуд бол хөрөнгө оруулахад бол татгалзахгүй нь ойлгомжтой. Америк болон Их Британий кино театруудад нээлттэй хийхдээ 123 сая $1 орлого олж шинжээчдийн урьдчилан хамгаалсан 106 саяас хамаагүй хол даван явсан байдаг. Dark Knight цувралуудын дараагаар орох. Ер нь бол 2026 онд хамгийн өндөр орлоготой киноны тоонд бол толгой зохин явж байгаа бөгөөд энэ амжилтын гол хөдөлгөгч хүч нь IMAX формат байв. Зөвхөн кино нээлттэйсэн эхний 7 хоногийн амралтын өдрүүдэд IMAX-ийн орлого нь 140 сая $1 олсон байж байгаа. Нийт орлогын 50% шүү дээ тухайн 7 хоногт. Одиссей кино маань ердөө 10 хоногийн дотор IMAX сүлжээгээр 100 сая $100 босгыг давж Avengers Endgame киноны дараа энэ форматын хамгийн хурдан амжилтанд хүрсэн 2 дахь кино болсон байгаа юм.
Тэгэхээр Кристофер Ноланы Одиссей кино бол урьд өмнө байгаагүй технологийн ололт монументал хэмжээний кино урлагийн туршилт болох түүхэнд үлдэхэн дамжиггүй 70 мм-ийн IMAX камерт дууг синхроноор бичиж инженерийн нарийн төвхтэй асуудлыг шийдвэрлэж задгаа далаа зураг авалтыг хийж дижитал технологиг ашиглахын оронд түүхэн үеийн жинхэнэ хэмжээтэй тоног төхөөрөмж барьж байгуулснараа Нолан том төсвөтэй киноны боломжийн хязгаарыг цаашид өргөжүүлсэн байна. Гэсэн хэдий их зохиолын өгүүлэмж түүнд хандах хүндэтгэлийн үүднээс харуул энэ кино нь найруулагч өөрийн эрх мэдлийнхээ хүрээнд бүрэн өөрчилж задлан шинжилсэн бүтээл болж байгаа маа. Киноны үйл явдлаас бурганлаг оролцоог хассан залмигч дөрүүдийг гэмтлийн дараах стрессийн эмгэгтэй үйл явдлаар дайны ахмад дайчин болгон хувиргасан эмгэгтэй дөрүүдийг хэлбэрчилсэн зэргээр найруулагч эртний ертөнцийг үзэх үзлээс илүүтэйгээр орчин үеийн хүний айдас гин буруугийн мэдрэмжийн тухай өгүүлдэг бүтээл төрөхийг зорьсон болов да. Сонгодог бүтээл судлаачдын уур хилэн улс төрсэн кастинг хийсэн хэмээх буруутгал нь үзэгчдийн үнэлгээний хуваагдал зэрэг киноны арилжааны амжилтанд огтхон саадуулж чадаагүй юм. Найруулагчийн онцлог зохиолчийн хэм маяг нь IMAX форматын давтагдагчгүй вижюал чанараар баяжуулагдсан Одиссей бүтээл нь 3000 жилийн турш явж ирсэн түүх домогтой ажиллах явцдаа бүх нийтийн үзэгчдийн оролцоог татаж чадсан ирээдүйд эрдэм шинжилгээ соёлын салбарт олон жилийн турш халуун мэтгэлцэн өрнүүлэх ийм бүтээл болсон тодорхой байна. Хэрвээ та бүхэн энэ бүтээлийг үзсэн бол өөрийн үзэл бодлоо комент хэсэгт үлдээгээрэй. Бүгдээрээ уншицгаая.